телевизээр юу гарч байгааг нь биш. Харин дуртай нэвтрүүлгээ хүссэн үедээ үзэх. Түргийн үзэгчтэй манай Доржийн гудам нэвтрүүлэг Доржийн гудам. Тэр дундаа манай гэрт маань хүндтэй бас зочид хүрэлцэн ирээд байна. За тэгэхээр зочдтой та бүхэндээ танилцуулъя. Манай гэрт олон улсын хүүхдийн найрамдал төвийн дэд захирал, Улсын драмын Эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Отгонбат, за мөн Royal Academy-ийн одоо багш, за мөн найрамдал төвд бас багшилж байсан манай наран цэцэг гэгч маань бас манай гэрт хүрэлцэн ирээд та бүхэнд орой минь төргийа. За баярлалаа. За тэгээд цай гарсан байгаа. Цайгаар эхлээд одоо юу байна? Түүгээрээ дайл гэж одоо эхний ээлжинд одоо цай өгье. Тэгээд би бас бууз тавьсан байгаа. Тэгээд бууз гарахаар тэгээд сайхан бууз идээд өнөөдрийнхээ яриагаа хэлье гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн яриа юу одоо үзэгчтэй бас хэлэхэд бол найрамдал цуснд амарч үзээгүй. За тэгээд найрамдал цуслыг мэдэхгүй одоо айл гэр өрөх гэр бүл за хүүхдүүд байхгүй хаа гэж бодож байна. Тэгвэл одоо та бүхний тэр хайртай тэр цуслан одоо тун 35 жилийнхаа хийх гэж байна. Тэгэхээр энэ тал дээр бас манай өнөөдрийн бас Доржийн гудмын бидний ярих сэдв маань энэ тал дээр бас өрнөх болноо. За тэгээд найрамдал цуслангийн талаар одоо 35 жилийнхаа хийх гэж байгаа найрамдал цуслангийн талаар манай үзэгчд бас нэг мэдээлэл хүргэхгүй юу. Аагаа хөтөж юу хийж байгаа вэ гэд. За юуны өмнө реалист яг энэ цаг үеийн бас хамтдаа байгаа телевиз үзэж байгаа бүхий л залуустай бүхий л одоо телевиз үзэгчтэй олон улсын хүүхдийн найрамдал төвийнхөө нийт ажилтны албаагчдын нэрийн өмнөөс бас хувьяасаа энэ орой минь дэвшүүлж хамгийн сайн бүхний өсөөрөө. Тэгэхээр хүүхэд насанд хүрэж өгдөг галтэр гэж бид бүгдээрээ ярьдаг. Тэгээ үнэхээр өнөөдөр хүн болгоны хүүхэд насны хамгийн сайхан мөрөөдөл бол цуслангийн 6-аатай өдрүүд тэр цэцмээ зуны цаг байдаг. Энэ утгаараа хүүхэд багчуудын маань цуслан гэдэг энэ сэтгэлдээ зэрэгцээд тэдэнд хамгийн сайхан гэгээн дурсамж, хамгийн сайхан дуртгалыг үлдээдэг газар бол яах аргагүй одоо найрам цуслаан гэдэгтээ бол хүн болгон санал нэгдэх байхаа. Манай цуслан 1978 онд манай их эцэгчүүд маань сайн мэдж байгаа тухайд Монгол улсын нам төрийг жолоодож байсан Сэдэн Болгоон гэргээ Анастасия Ивановна Сэдэн Болгоон санаачилгаар Монголынхон бүх ард түмний хөрөнгөөр гэж хэлж олно. Хүүхдийн төлөө фонд гэж тухайд байсан энэ том фондын хөрөнгөөр төрцгийнхаа дэмжлэгтэйгээр анх 78 онд үйл ажиллагаа нээжсэн. Эдүгээ энэ оны 7 дугаар сард бид 35 жилийн яваа аль бисур тэмдэглэн 8 сард гэлэгтээ энэ жилийн турш бол манай найрамдалын хувьд бол бүтэн ойн баярын юм жил байх юм аа. Тэгээ бид нар маш олон одоо ой хөтсөн олон арга хэмжээг найрамдалтад амарч байсан. Үе ямарч хүүхдүүдийнхээ дунд өнөөдөр энэ цусан амрах хүүхд багчуудынхаа дунд өнөөдөр нийт Монголынхаа ард түмний дунд дээрээс нь найрамдсан бас залуу халуунаас тэр цэцмээ хүүхдийн төлөө гэсэн халуун хүсэл тэмүүлээр ажиллаж исэн үе үеийнхээ ажилтнуудын дунд бол бид нарт цуур олон арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Тэгээ нэг шууд бас найрамдсан нэгэн цаг үед багшаар бэлдэж дээрээс нь бас тийм ээ Монголын одоо болоод дэлхийн хүүхдүүдийн сайн сайхны төлөө залуу насныхаа нэгэн цагийн он түүхийг бас хамтдаа болж явсан. Нараатагаа бас манай найрамдалын бас энэ ахлах арга зүйч, арга зүйч тийм ээ. Манай бүлгийн ахлах удирдагч нар хийж явсан юм бас туршлагатай хүн гэдэг харамсалтай манай энэ Royal телевиз, Royal Academy гүнзлэгч манай Учрал гэж найрамдалын нэртэй мундаг юм манай идэвхтэй байнгын юм сайн тэргүүний амрагчийн маань урилгаар төрөлх туслагаасаа шилжээд ингээд танаа хүн болцсон. Тэгээ бас энэ цаг мөчөд бас найрамдлынхаа сайхан дурсамжийг хамтдаа хуваалцах гэж нараатагаа бас тийм төвшөөгч гэсэн одоо бас найрамдлын хүн гэж бас болно. Ягаад гэвэл бид орж ирэхээс өмнө яриа суужид найрамдлын харшаа явах гэж Монголын их олон хүүхдүүд тэр ч өнөөдөр урлаг уран сайхны амьдралаар уран бүтээлээр амьдарч байгаа тэр олон хүүхдүүдийн хувьд бол их хамгийн сайхан бас дурсамжийг хөгөлдөг найрамдлын маань харшийн сүлд модны бас 2-3 удаагийнханд оролцогч тийм ээ чи бас хөтлөгч Баатар нь миний одоо хамгийн сэтгэл тодулсан бол 12 сар жүжигийн профессор болж ирсэн дэр сэтгэл их ойр байдаг шүү дээ. Ингээд энэ утгаараа ямар ч байсан найрамдалтай зүрх сэтгэлээр холбогдсон бүхий л хүмүүстэй найрамдалын 35 жилийн баярын мэндийг энэ оны эхний сарын энэ өдрийн босгон дээр бас төвшүүлж хамгийн сайн сайхан бүхнийг бас хүсээрөөё. Тэмсэн төвшөг бас гэртээ урьсан баярлалаа. Өнөөдөр миний хувьд бол бас онцлог гоё өдөр яагаад гэхээр отгоо өгчөөс түрүүнд хэлсэн те найрамдлахаа тухай те ингээд сайхан хамтдаа ярилцъя те төвшөгийн ингээ хамт очиё гэдэг. Тэр яг ингээ түрүүнд бодож ирсэн би нэр хэдэн онд гэдгсэн чинь 2001 онд найрамдалд анх орж ирсэн те. Тэгэхээр 10 жил бол яг ажилласан. Тий тэгэхээр одоо 35 жилийн байгаад хүн болгон дандаа ярьдаг. Найрамдал их олон 10 жил гэдэг бол бас хугацаа гэдэг те. Тэгэхээр найрамдал тэмдэглэлийн баяруудыг бүр ажилтан бүгд одоо 35 жилээ болгож байгаа тий 35
жилийнхаагаар юу хийх үү? Бүгд энэ ойгоо гоё тэмдэглэн ч гэдэг юм уу гэж ярьдаг. Тэгэхээр 35 жилийн ойг бас манай найрамдлынхан бүгд манайхан бол ер нь бол энэ жилийн туршид бол одоо маш олон ажил зохион байгуулна. Одоо хамгийн ихний гэхэд бид нар 2 сарын 4-өөс 8-ны хооронд сая оны ихэнд бол бид нар өдөртний сонинуудаар болцлоо тавьсан мөнгө хараацаа гэж. Ер нь улс үндэсний соёлын гайхам зүйл бол ардын урлаг төр ардын маань өв соёл занзшил өнөөдөр энэ хотчил даяаршилт дэлхийн одоо чиг хандлага хөгжилтэй уялдаж магадгүй бас зарим тохиолдолд өнөөдөр манай Монголын маань ардын урлаг бас өсвөр үеийнхэн бас мартагдах тийм ээ магадгүй зарим талаар бас төдийлөн сайн өвлөгдөж чадахгүй үлдэх юм бас болгоомжл зүгээр бидний хувьд төрж ирсэн тэр утгаараа ардынхаа их урлагийн улам түгээн дэлгэрүүлэх хүүхэд багчуудаа энийг өвлүүлэх тийм ээ энэ шин залуу авьяасныг тодруулах ардын урлагта дуртай болох үүднээс бид мөнгө хараацаа гэж оны одоо ардын урлагийн оны шилдгийг тодруулахын наадмыг энэ онд 2 дахь удаа зохион байгуулж байгаа 35 жинхэнэ хаа хүрээндхийн энэ маань 2 сарын 4-өөс 8-ны хооронд болно. Одоо бол яг одоо их орон даяар бол энэ наадамд материалаа бэлтгэж ирүүлэх юм үйл ажиллагаа 1 сарын 24-өөс 27-ны хооронд явагдаж байгаа. Бид нар оны шилдэг ардын дууч, ардын богны дууч, уртын дууч, ардын бүжгийн хамтлаг, ардын бүжгийн гоцлол бүжигч тийм ээ. Одоо ардын хөгжмийн хамтлаг гоцлол тэгээд дээрээс ардын язгуур урлаг түнчлэн бас энэ хүүхдүүдийг дэмжиж байгаа авиасныг дэмжигч багш тийм авиасныг дэмжиж байгуулалт гэдэг 10 гаруй номинацаар бид нар яаж байгаа манай Гигэн муза наадам гэж манай театраас манай драмын мэргэжлийн төвөөс зохион байгуулалтаа бараг л ер нь дүүцэх. Гэхдээ бид нар өшөө хүүхдүүдийн донд. Гэхдээ бид нар өшөө бүр хүүхдүүдийг одоо гол хамтлагийн номинацыг бол мөнгөнд цомоосоо гадна дагалдах сая төгрөгийн урамшуулалтай. Хүүхдүүдийг бол бид нар 500 мянган төгрөгөөр гоцолдог юм урамшуулж ирсэн. Нодлон бид нар хийсэн энэ жил манайдаас ивент гэж бид нар одоо яг тодруулах үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгээд энэ ширмд одоо телевиз үзэж байгаа. Үнэхээр энэ ардын урлагаар энэ жилийн туршид тийм ээ манай болцлын дагуу өөрийнхөө тайлан тоглолтоо хийсэн, уралдаан тэмцээний тэргүүн байр эзэлсэн, эсвэл олон улсын тэмцээн уралдаан наадамд амжилттай оролцсон энэ хүүхдүүд хэрвээ байгаа тэдний эцэг эхчүүд тэдний хамт олон байвал манай найрамдлын хаягаар мөнгө хараацаа наадам гэж 27 оны дотор бид материалаа бичлэгээр ирүүлэх ёстой CD DVD айлнч болно. Тэгээд эндээс бид 2 дахь шалгуулт хийгээд энэ хүүхэд нэр дэвш одоо боломжтой юм аа гэж үзээд тэр хүүхдүүдийн 2 дахь шалгуултыг бол 2 сарын 4-өөс 8-ны хооронд найрамдсан дээр зохион байгуулалт ардын урлагийн авиастуудын тусгай ээлжиндээ хамраагаад тэр үеэр бид нарыг оны шилдэгэ тодруулах юм. Тэгээд энэ дашрын бас манай энэ наадамд өргөнөөр оролцоорой. Тэгээд бид нар Монгол гэдэг улс одоо тийм үндэс угсааны дэлхийд ялгах бас нэг том зүйл бол бидний энэ ардын урлаг дахин давтагдшгүй гайхам өвийг бол бид нар бол бас талархан дэмжиж байгаа учраас бидний үйл ажиллагааг дэмжиж ивент гэж бидэнд бас дэмжиж одоо уралдаан тэмцээнд оролцох олон хүмүүс байгаа гэдэгт бас эргэлзэхгүй байна. Энэ ер нь отгоогш яг мөнгөн хараацаа гэж нэрлсэн бэ. Би бас боддог шүү дээ. Алтан хараацаа гэдэг. Энэ яг юм болгоо алт байна л да. Өнөөдөр яг цаг хугацааны явцад өнөөдөр алт гэдэг бол хүнтэй зүйнтэй зүйл баг. Гэхдээ бидний хувьд бол өнөөдөр хүний амьдралын аль үеийн алт юм, аль үеийн мөнгө юм тийм ээ, аль үеийн одоо хүрэл юм гэж бид нар тооцож чадахгүй зүгээр. Гэхдээ бид нар мөнгө гэдэг утгаараа дээрээс нь зүгээр хараацаа гэдэг дээр нь илүү их бид нар акцент өгсөн. Ягаад гэвэл хүүхдүүд аль чигүүрээ дэлгээд тийм магадгүй манай театр баригдсан тэр өнгөрсөн онд одоо манайх чинь 625 оны судалтай шинэ хараацаа гэх театртай болсон. Тэгээд ийм театрынхаа одоо брэнд үйл ажиллагаа болгох. Тэгээд энд амарч байгаа хүүхдүүд өөрсдийнхөө манай тэр театрын тайзан дээрээс ирээдүйхэн одоо юу гэдгийг авьяасаа нэн илрүүлэх одоо юу гэдгийг урлагийн хүн болох магадгүй тэнд өөрийгөө олж нээх тийм ээ. Тэгээ энэ их амьдрал гэдэг энэ том одоо юу зүйлэр бас нисэн одохын эхлэл нь байдаг. Тэдний түүчийн энэ манай мөнгө хараацаа наадам байгаасаа гэж бодсон. Зөвхөн алтан мөнгөндөө бид нар нэлээх маргасан. Тэгээд алтан хараацаа алтан гэж зөндөө ярьсан хүн болгон алтан хараацаа. Гэхдээ яагаад мөнгө хараацаа гэж бид нар хүний амьдрал их удаан хугацаар үржих юм бол түүний амьдралд алтан уууд нь олон байхад өнөөдөр мөнгөн үе нь бол зайлшгүй би бол хүүхэд авах нас байна гэж бодож байгаа байхгүй. Тэр утгаараа бид нар мөнгө гэдгийг илүү их тодтогсон. Боломжуудыг нь алтанд үлдээ. Тэгээд цаана алтанд нь үлдээ тийм ээ. Тэр хүн чинь одоо тэгэл юу гэдгийг том болоод мэрэгчлээ эзэмших одоо сургууль соёлд оролцох тийм ээ эсвэл гэр бүл болох үр хүүхэдтэй болох гэж юм. Тэдний амьдрал алтаар хэмжигдэх үздэг эсвэл алттай дүүцвэц азтай олон агшнууд тохиолдох. Гэхдээ тэр хүний амьдралын хамгийн гэгээлэг мөртлөө хамгийн сайхан цаг мөчн тийм мөнгө байсан. Мөнгө үе гэж бид нар бодож мөнгө хараацаа гэдэг маш олоодаа маргалдаж байгаад бид нар энийг мөнгө хараацаа гэдэг тэгээд сүултээ бүр сугалж үзэж байгаа. Тэгээд
дийлсэн. Ямар ч энэ сонголт маань энэ нэр маань бас яагаад баха тий. Тэгээ буруутаг баг. Тэгээ цаашдаа бол бид нар ч одоо хүүхэд наснд хүрэж өгдөг галт хэрэг гэдэг өнөөдөр манай телевизэж томчууд байх юм бол за би бүр онцолж хэлье тийм ээ 78 онд төрсэн хүүхдүүд одоо эдгээр манай цэсэндээ ижил настай 35 настай. Гэхдээ та хүүхд ах үед найрамдсанд амарч хэлсэн бол бид нар 3 4 дугаар сард таныг буцаагаад найрамдсанд энэ хүүхд наснд хүрэж галт хэрэг суулгаад бага наснд нь аваачаад таныг бид нар хүүхэд болгох юм сайхан боломжтой дурсамжийн ээлжийг бид нар зохион байгуулах гэж байгаа. Энэ бас л 35 жилийн арга хэмжээ тий. Энэ бол бид нар 3 сард 4 сард ингээ 2 удаа зохион байгуулахар бодож байгаа. Өөрөөр хэлэх юм бол та 35 настай энэ 78 он төрсөн бол тэгэхээр та найрамд амарч хэлсэн бол тэр үеийнхээ яг бага нас руу очихос бүрэн боломж байгаа. Ингээд хүүхэд наснд хүрэж галтарг гэсэн боломж. Телевизээр юу гарч байгааг нь биш. Харин дуртай нэвтрүүлгээ хүссэн үедээ үзэх ямар амттай байдаг гэдэг л дээ. Бодлон бид нар театртаа болсон. Өнөөдөр би бас хүмүүс намайг хэлээ өчөө өөрөө драмын хүн байж, урлагийн хүн байж, Улаанбаатар хотод тийм ээ театр нэгээд багтал цэгцэлцгүй хоёр байгуул үзээд яах гэж найрамдал юм рисен шахам театр барьж байгаа юм бэ та нар бариулж чуулан ч урал театраа дэмжихгүй гээл. Гэтэ ягаад чи миний бодлоор бол тэнд байснараа энэ театр болдог. Манай төвшин захирлын ууггүй одоо шаргуу хөдөлмөрийн үр дүнд төр засгийн дэмжлэгээр юм сайхан театртаа болсон. Тэгээ энэ жил бас бид нар нэг том баяртай мэдээ бол найрамдалтай бид нар мянган хүүхдийн суудлал бүхий спорт, усын спортын зохицол бүр спорт 2 тийм А Б заалтай. Одоо энэ спорт комплексийн Ярамгийн спортын одоо арай багассан хувилбар нь нэг 3 дахин багассан хувилбар ч юм уу. Тэгээ найрамдал бид нар барих гэж байгаа. Энэ оны 7 сар яг ан барихаа бид нар шавтаа хөслийн ажиллагаагаа хийн. За тэгээ мэдээж ахмадуудаа хүлээж авах, телевизийн цуврал нэвтрүүлгүүдийг зохион байгуулах, тийм ээ олон урлагийн тэмцээн зохион байгуулах. 8 сард бид нар ойн үеэрээ бол бид нар олон улсын хүүхдийн урлагийн наадам зохион байгуулах, хүүхдийн үндэсний чуулганы бид нар хүн амын хүчний хамгаалалтын яамтайгаа хийх гээд маш олон ажлуудыг төлөвлөж байна. Ер нь энэ жилийн туршид одоо баг өнөөдрөөс эхлээд одоо найрамдал төвийн 35 жилийн гэдэг үг бол дуусгаднаа. Тэгээд зөвлөж яг тийм. Би зөвхөн бас сайн бодож ирсэн энэ урлагийн хараацаа театрыг чинь харшийн болт гэсэн чинь тэр үед чинь нөгөө спорт заал нь тийм шүү дээ. Одоо бидний спорт заал нь хэрэгтэй. Харшийн наадамд хэдэн онд орчихсон бэ? Тэр чинь бараг тэр чинь 90-ад оны сүүл. Одоо чиний 10 дугаар анги гэхээр хэдэн он байсан тэр чинь одоо тэр үед чинь байсан. Тий. Харшийн ер нь манай хүүхдүүд тэгээ их олон дурсамжтай дандаа авьяастай хүүхдүүд явдаг гэсэн шүү дээ. Одоо нөгөө хүү яваад ирэхээр би гэдэг өөрийгөө магтаад эхэлчихдэг гэж бодсон тийм биш шүү зүгээр үзэгчтэй хэлэхэд. Гэхдээ би нэг бахархдаг юм гэхээр би өөрөө бас хүүхч ордны драмын дугуйланд явж чадсан 8 харшийн явах гэдэгт орох амар дуртай байсан. Миний хувьд одоо хамгийн мөрөөдлийн бахархал байлаа шүү дээ. Тэгээ зүгээр тохиолдлоор найрамдсанд ажилласнаас хойш 22 жил тасралтгүй би энэ хүүхдийн харшин сүд модны наадмыг өөрөө зохиолоо хичээл тэгээ өөрөө найруулаад хүүхдээ сонгож аваад тэгээ ингээд явж ирсэн. Тэгээ энэ маань өнөөдөр бас ингээд эргээд харахад хамгийн сайхан дурсамж байдаг. Тэгээ өнөөдөр би ингээд энэ одоо Монголын том урлагийн одоо алтан хуйг гэдэг одоо Монголын топ дэлхийн Монголын байтугай дэлхийд нэр алдараад урсж байгаа энэ топ балетч одоо Монгол Улсын гарагч алтан хуйг гэхэд анх хүчмөж дөнгөж орж ирэл тэгээд туяа цэцэг багш бид нартай хамтрал найрамдал үнсгэлжингийн дүр данх тоглол тэгээд гэрээ санаал уйлал ингээд бид нар бас явчих гал аргадаад тэрээс хойш ч одоо өчнөө одоо манай намын талсны хайнаад гэдэг ч юм уу одоо наран солон тэмүүжин гээл те их олон хүмүүс найрамдал байгаа те энэ утгаараа давгд орж авраг маань өнөөдөр найрамдсангаас бирээд амьдрал оож авсан гэдэг тэндээс нь сумагийн шалгуултанд яваад би энд миний хүүхэд нас миний амьдралыг эхлээс учраас гээд сумагхад ивжээг бас олон жил юм бас барьж өгчээсэн. Тэгээ ер нь бол зүгээр найрамдал өөрөө би ягаад өнөөдөр театраас л найрамдал ингээд бахархаж яриад юм гэхээр найрамдал өөрөө хүүхэд насны хүний амьдралын хамгийн том нөгөө өөрийгөө олж нээхийн том талбар байсан учраас эндээс өнөөдөр улсын их хурлын гишүүд, улсын сайдууд, төрийн томчууд, спортын алдартнууд, урдаг соёлын сэтгэлтнүүд гээд маш олон хүмүүс одоо Royal TV-ийн гэтэл найруулагч чинь тийм ээ үүсгэн байгуулах захирлууд нар гээд ингээд одоо яаж ч найрамдалтай бид нартай холбогдсон улсууд сууж энэ утгаараа яг энэ цаг мөчтөс телевиз үзэж байгаа найрамдалт хизээний эцэд амарч ирсэн хүүхд ах үедээ ч юм уу тэнд ажиллаж ийсэн магадгүй бидэнтэй хамтран ажиллаж ийсэн бүхий л хүмүүсийн төлөө уртыг үзэж байгаа бол өнөөдөр найрамдсангийн өнгөтэй өөдтэй байгаа энэ цуслангийн нэр хүндтэй байгаа энэ цуслангийн өнөөдөр үүдгийн олд амжилттай байгаа бүхэн та нарын маань сэтгэлийн үр дүн шүү та нарын маань хамтын ажиллагаа та бид бүхний тэр сайхан сэтгэлийн үр дүн байсан шүү гэдгийг хэлж нэр холбогдсон найрамдлыг зүрхсэлээд хийдэг бүх хүмүүст бас
нараа бит хоёр баярын мэнд хүргэж байгаа шүү. 35 жилийн баярын мэндийг удахгүй урилга танд очих болно. Тэгээд би бас нөгөө хэлхээс чинь бидний ингээд арга зурж байгаа тэр үед ингэж исэн нөгөө гоё шүлгүүд наримлын тухай газрын зураг тэмдэглэдэг гайхамшигт нэгэн улсад байдаг те. Найз нөхдийн тэр сайхан хотыг наримл гэж нэрлэдэг юм аа гэд бид нар энэ ингээд шүлгийн шишлийг дандаа одоо бичиж те снараа бичиж эхлүүлэх туртай те. Наримлын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд тэгээ энийг дандаа бичдэг байсан. Тэгэхээр тэнд маш том улс гүрэн хот байдаг. Тэнд хүүхдийн тэг хамгийн сайхан хөгжлийн эхлэл байдаг. Найз үерхэл нөхрөлийн хамгийн сайхан гимгчүүд. Дээрээс нь би юу гэж хэлэх чинь гэхээр залуучууд багш нар тэнд одоо их 4 жил сурж сургууль дүүцгүүц хэмжээний ихтэй одоо сурсандаа дүүцгүүц тийм их тийм мэдлэг чадварыг бас олж авдаг мундаг удирдагчид бас тэнд бий болдог. Тэгэхээр энийг дайламдуулаад 35 жилийн мэндийг бас наримлынхаа бүх үйлчлэгч тийм ээ харуул хамгаалалтын ажилтнууд багш нар арга зурж удирдлууд бүх хүмүүстээс давхар хөрөхийг хүсэж байна. Үнэхээр наримлын тухай ярьсан чинь гой санагдсан. Нэрээ ойлсон шүү дээ нэрээ. Наримлага санаад ойлсон. Тийм тэгээд их олон удаа очихгүй хаяа нэг очих юмсан гэж боддог. Тэгэхээр миний амьдралын их олон дурсамж түүхтэй их олон сайхан наримлалтай холбоотой байдаг учраас би наримлалтаа маш их хайртай байдаг. Тийм. Тэгэхээр ойлсон. Яг найрамдал одоо анх байгуулагдахаас ахуулаад төр зэсэг маань бол тийм ээ одоо энэ хамт олон бол дандаа шинийг санаачилж Монголын одоо хүүхд багчуудынууд ялангуяа төвтөн пенеридүүд одоо юу гэдгийг хамгийн тэргүүний арга зүй хамгийн дэвшилт зүйлийг одоо хийж явах ёстой гэж тухайн юм төрийн бодлогоор хийжсэн энэ ч өнөөдөр ч гэсэн зорилгоо тэр үүргээ ерөөсөө одоо огтхончтой юу гэдгийг юм тасалтуулаагүй бид үргэлж шиний сэтгэдэг энэ 35 жилийн амсган дээр бид нэр одоо олон улсын сайхан театр зэрэгэлдэж үзэх театртаа боллоо спорт комплексээр шавыг тавих гэж байна тийм ээ. Энд бас манай хүн амын өвчнийг хамгаалсан сайд Эрдэнэ бас маш том дэмжлэг байсан гэдгийг онцлох хэрэгтэй. Дээрээс нь ISO-ийн нэг олон улсын чанарын стандартын тогтолцоо буюу бидний хямбугаанчтай найрамдал байсан байгаагүйгээр тэр зүйн бүхий л үйл ажиллагаанд тэр чанар гэдэг юм хадгалагдах тэр бүх тогтолцоог бас нэвтрүүлснээрээ ийм олон улсын гэдэг тодглоо бас батгаж чадсан хамт олон гэдэг ч юм уу тийм ээ. Хэдийгээр уучлаарай мэргэжлийн урлагийн байгууллага биш ч гэсэн өнөөдөр олон улсын хүүхдийн урлагийн наадам Монгол турд хүүхдийн урлагийн наадам гэдэг ч юм уу өнөөдөр ч гэсэн зохион байгуулагч мөнгө хараацаа гэдэг энэ наадам гэдэг ямагт л нэг шинийг сэдэж тийм ээ шинийг бий болгож хин нэгэн хүүхдэд өөрийгөө нээгтэр боломжийг олохын төлөө зорж яваас хамт олноороо би бол үргэлж бахархдаг. Тэгээд дэшиг бас найрамсанд ажиллаж исэн үе үеийнхэн бүхий л одоо бас ажилтнуудад бас бид нар баярлаж талархахаа бол өнөөдрийн одоо ажиллаж байгаа баг хамтан бол ярих ёстой. Ягаад гэвэл энэ өмнөх үеийн одоо өвлүүлж өгсөн хүмүүсийн бий болгосон тэр арга зүй тэр бүтээн байгуулалтыг өнөөдөр бас зарим талаараа гүйцэх юм энэ үг л алга шүү дээ. Хүүхдийн гэсэн юмуд маш хомигдож байна тийм ээ. Хүүхдийн гэсэн юмуд харин ч одоо өнөөдөр бас харин төрсөн маань эргээд энэ бүх юмыг буцааж хянах эргээд дэлгэрүүлэх тэр чиг хандлага руу орж байгаад бас баяртай байна. Нэг хэсэг бол өндөр хүүхдийн гэсэн юм болгоныг л одоо ямарваа нэгэн байдлаар янз янзын аргаар ингээд л одоо зорилго чиглэлийн өөрчлөлт байдаг бол өнөөдөр бас нэг үе явах юм бол сайхан өргөжих юм магадaltaй болж байна. Гэхдээ харин найрамдлын хувьд бол энд байсан тэр үе үед ажиллаж исэн удирдлагууд нь үе тэр байгууллагыг одоо юу гэдгийг харьяалж исэн дээд хүмүүс нь энэ тусам бол ард түмний өмнө тэрс хүүхдийн өмнө бол үргэлж үнж байх ёстой гэдгийг одоо батлаж нотлуулж ажилласнаар өнөөдөр бол найрамссан бол 35 жилийн ой өндөрлөх дээр бол нүүр бардам хэлэх хүүхдээ ингээ байгаад бас их бахархалтай. Бас тэргээр их бахархаж явдаг. Би бас нэг юм бас одоо шойлоо одоо ерөөс нөгөө тайлангийн урд ороод ирсэн юм шиг нөгөө төвшөөгөөрөө юм яриулахгүй ингээд ганц асуултыг ингээд хөөрүүлээд бараг л нөгөө баадуг нэгээд тавьсан юм шиг явж энэ үзэгчдүр гайхаж байгаа энэ ч одоо ерөөс бэлдэж орж ирээ цээжлцсэн юм а зүгээр нөгөө би адчихгүй чи адчихгүй гэсэн байдлаа ингээд гүгээд байх үү гэж бод. Үгүй ягаад ч юм бас нөгөө сэтгэлд хамгийн ойр байдаг юм. Тэгээд тэр бүх хүмүүс талархах ямиг нөгөө үлдээчхүүдээ гэсэн халуун хүсэл тэмүүлэл маань энд учраас хурдан ярих гэдэг шаад аливаа цаг хугацаа гэдэг чинь амжилттай юу бидний хүлээхгүй учраас тэгээд би багшаас нэг юм хэлмээр байна надад. Үгүй ийм найруулагчаараа яриулъя. 90 оноос өмнө болохоор тий дандаа нөгөө онц сурлагатай хүүхдүүд ч юм уу ирж амардаг байсан тий. Тэрнээс хойш шолонгууд боломжтой хүүхдүүд амарч жаад тэрнээс гадна юу гэхээр нөгөө орон нутгийн хүүхдүүд рүү бас их чиглэлдэг. Тэрнтэй холбоотой одоо нөгөө мөнгө хараацаа болох чинь гэж штэ. Надад бол үнэхээр ойрхон санагдаж байна. Би баг өөрөө зохион байгуулалт явж байгаа юм шиг сэтгэл төрөд байгаа байхгүй. Энэ нөгөө
Royal телевизээр үзэж байгаа эцэгчүүд тий орон нутгийн эцэгчүүд энэ мөнгө хараацай тий энэ урлагийн наадамд хүүхдүүдээ тий багш нараараа дамжуулаад оролцох тийм ээ мэдээлэл явуулах энэ их сувгуудыг бас энэгээр дамжуулж өгөх хэрэгтэй байхаа. Ер нь бол яг манайхын чинь бол ямар сайтаар ямар утсаар өгч байгаа юм одоо нөгөө тийм ээ 3 сар ажилладаг юм шиг ойлгоод өгөхгүй. Манайх чинь жилийн дөрвөлөөр ажилладаг. Жилдээ бараг 30 гаруй мянган хүүхдийг авчихсан тийм ээ 45 гаруй ээлжин. Тэгээд тэр сая нараг хэлдэг хамар хүрээ гэхээр одоо бол бид нар нийгмийн амьдралын бүх хүрээнд ажиллаж байгаа хүүхдүүдийг хүлээж авч амрааж байгаа. Одоо юу гэдгийг оюутан залуус байна, одоо 10 жилийн хүүхдүүд байна, хөдөөний хүүхдүүд байна, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна. Тэр ч бүхэл бид нар 20 хал эдэлж байгаа хүүхдүүд хүртэл очиж тэнд анги дээр нь очиж тийм ээ. Тэд чинь иргэд эзэн нэгэн зэгт гараад нийгмийн амьдралд орно шүү дээ. Тийм учраас тэдийг нийгэмшүүлэх, тэдэнд эргээд амьдралын гэрэл гэгээ бэлэглэх үүднээс бид нар тэр хөдөлмөр эрхлэгч хүүхдүүд тийм ээ. Одоо бүхий л нийгмийн амьдралын аль ч хүрээнд байгаа. Бүр ирж чадахгүй байгаа тэр баян үлгийн овс ч юм уу ховд байгаа хүүхдүүдээр найрамдал экипаж гэдэг өөрсдөө очиж бас бид нар үйл ажиллагаагаа явуулдаг. Ер нь 90 он хүртэл бол жилдээ 3200 хүүхэд авдаг байсан. Нэг 10 идэхээр одоо л жилдээ 22,000 хүүхэд авдаг. Одоо бид нар 33,000 хүүхэд авлаа шүү өнгөрсөн он бол тийм ээ. Тэгээд чинь одоо нэгдүгээрт Монголд бид нар Монфол ганцаархан ажиллаж байна тийм ээ. Одоо үйлсэнгүү. Энэ бас бидний давуу тал. Гэхдээ энэ давуу талаа чинь бид нар аль болох олон хүнд хүртээмжтэй ажиллах тийм. Өнөөдөр олон улсын сонгуудын холбооны гишүүн, Аз нам хонлон сонгуудын холбооны одоо өөрсдөө энэ холбоог байгуулсан гэдэг ч юм уу гадаад харилцаагаа өргөжүүлж жил болгон бид нар 2-3 удаа гадаад ээлж авч чинь гэдэг ч юм уу. Найрамд бол өнөөдөр яриад ах юм бол одоо энэ эфирийн цаг хүрэлцэхгүйгээр тийм маш одоо олон юмыг бол бүтээж байна. Тэгээд энэ ташаанд бас сүүлийн жилүүд бол бид нар маш олон байгууллагууд дэмждэг. Одоо энэ олон нөгөө нийгмийн амьдралын бүх хүрээний хүүхдтэй хамтарч ажиллахад манай энэ одоо Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага, залуучдын улаан загалмай, за манай одоо харьяалах дэд давал хүүхдийн төлөө үндэсний газар гэдэг ч юм уу, скаутын холбоо гэдэг их олон байгууллагуудын хүүхдийн байгууллагууд бол найрамдслангийн хамтын ажиллагаа бол маш шинжлэгдэж байгаа учраас бид нар их олон одоо хүрээний хүүхдүүдтэй ажиллаж байна. Тэр ч бүгд бид нар өнөөдөр баг одоо ээж аав нь за манай хүүхд баг идэхгүй дээ гэж бодож ирсэн нөгөө хөгжлийн бэрхшээлтэй байгаа хүүхдүүд тийм ээ. Энэ нөгөө саажилтаа хүүхдүүдийг дөрөвт бид нар туршиж авч үзэж байгаа. Тэгэхэд ээж маань ирээд хүүхдүүд нь хараад хэлж ээж нь манай хүүхд үг хэлж сурсан. Тэ ямар нэгэн байдлаар хариу биднэрт ингэж одоо дургуутслаа илэрхийлэх хэмээг одоо дуртай байгаа илэрхийлж чадж гин гэдэг ч юм уу. Манай Монголын урлагийн зүйлтэй хамтарч манай од гэрлийг бол би энэ дээр бүр сэтгэл гаргаж хэлмээр байна. Од гэрэл бол биднэрт энэ хэллийг зоригтойгоор та нар ажиллаад үзье болно гэдгийгсэн. Үнэхээр л хүүхд гэдэг утгаараа бид нар чинь ингээд тэр орчинд хараад диско миско явж явах тэр гинцэр дээр өөрөө толгой тархиагаал баг л өөрсдөө нөгөө тэр эцрээ ингээд бүх хөдлөхөөр тийм бид нар анх 29 дэх дунд сургуулийн тэр нөгөө одоо их тохионы хэлээр ярьдаг хөгжлийн одоо харааны болон хэлний бэрхшээлтэй хүүхдүүдийг авахд тэр хүүхдүүдийг бид анханаас айж хэлсэн тийм болохгүй байхад ямар нэгэн байдлаар одоо нийгмийн ялгарлаа мэдээд илүү их санаагаар унчих уу гэхэл тэр харин ч бүр итгэж эхэлж байгаа байхгүй. Тэгээ энэ утгаараа бол бид нар их зоригтой. Өнөөдөр бол манай зарим нөгөө байр талбай манай анханасаа яг энэ төрлийн хүмүүс зориулагдсан зам талбай мань харьцангуй муу байгаа учраас бид нар заримдаа жоохон бэрхшээл гардаг. Гэхдээ бид нар бага сагаар энэ талын хүмүүсийг авах одоо бэлтгэлүүдэд хангаж байна. Дуршлагжж байна бас тийм. Энэ дэшин манай олон улсын байгууллагууд бидэнд бүгдээрэнд нас найрамдалд итгэж дэмжлэг үзүүлж байгаа бүх хүмүүс бас баярлах хэлтэмд бид нар ийм хүмүүст бас үйлчлэх ёстой юм байна гэдгийг манаас мэдрүүлж тэр арга зүйг сургахад бас бидний дэмжиж ажиллаж ирсэн Монголын урлагийн зөвлөл болон тийм ээ. За манай Солонгосын шашны байгууллагын гिच олон хүмүүс бас бид нар баярлснаа бас илэрхийлэх хэрэгтэй. Манай Багнуур дүүргийн жишээл бол бид нарны хаан гэдэг хүүхдүүд төрийн бус байгууллагын анх одоо манай найз санаачлал тэр хүүхдүүдийг бид нар анх авчирч манай цэр очир тийм. Тэгэхэд энэ бас л их л тийм сэтгэл татам өөрөөр хэлбэл одоо хүүхдийн байгууллагын ажилтан байсан би багш хүн байсан гэдгийг бас эргээд хожим хойно бахархах том бас үндэс нь энэ үйл ажиллагаа байсан бас би баярлалдаг. Тэр утгаараа одоо найрамдлыг бол эцэгчүүд зөвхөн л мундаг одоо юу гэдгийг нэг те тэргүүний ч юм уу эсвэл мөнгөтэй айлын хүүхд очдог гэсэн тэр ойлголт бол өнөөдөр бол хотлоо авсан. Энд өнөөдөр бид нар бүхий л хүүхдүүдийг авч сайтар нээлттэй онлайнаар захиалга авч найрамдлыг маань өнөөдөр захиалга авч байгаа. Тэгэхээр за 35 жилийн түүхтэй найрамдал цусна отгоо багш маань одоо яг хэдэн амьдралынхаа хичнээн жилийг холбогдсон байна вэ? Би одоо яг 22 жил ажиллаж байна найрамдсанд. Одоо анхаа очихдоо багшаар л очиж байсан. Би ч одоо 15 настай ингээд одоо нийгэмшиг гэж тийм ээ одоо жоохон бас гэр орныхоо болох бүтэхгүй энэ тоонд бас хүмүүжил дорооч байсан юм уу тэгэд хөгжүүлэх гэж тийм ээ бас хөдөлмөрөөр хүмүүжүүлэх гэж эцэг их тэгээ багш сургууль хүмүүжүүлэгч тийм маань бас санаачлагаар өтөвтэй үр дүнгээр гэх юм авиж намайг тэр наах ажилд оруулсан.
энэ төвшин багшид нар манайх дэмжиж тэгэл би ч одоо нэг мэтгэдэг нэг сар ажиллаа ч юм уу 2 сар ажиллаа сайн хүн болоод буцчих юм болсон. Одоо ингээд нэг мэдсэн энэ уулын аманд энэ наримсланда би амьдралынхаа 22 жилийг зориулчих тийм ээ. Анх би зүгээр туслах багш үйлчлэгээний ажилтнаас тэгэл туслах багш дараа нь бүлгийн багш тэгэл арга зүйч ахлах удирдагч тэг өнөөдөр дэд захирал гэсэн энэ ажлыг тэг би зүгээр ингэрээ бахархдаг өнөөдөр би их өдөр тутам би энд ажиллаж яснараа бахарх юм надад барыг тохиодог. Хүний амьдралын хамгийн том утга учир гэвэл хүн ажиллаж амьдарсан газараа нэрээ үлдээх, хүмүүст өгүүлэгдэж амьдрах тийм ээ. Хүний төлөө ажиллаж амьдрах гэдэг тэр бүхий сайхан чанарууд, бүхий сайхан бодол тэмүүлэг бол надад найрамдал үлдээсэн. Мэдээж миний эзэмшсэн мэргэжил театрыг бол би бас үгүйсэхгүй гэлээхтэй энэ найрамдал гэдэг бол өнөөдөр Отгонбат хинбэ гэдгийг өөртөө бас ухаарч амжих хүмүүст бас хүлээн зөвшөөрөх энэ бүх одоо юу гэдгийг хөдөлмөрийн маань хамгийн том үр шин бол найрамдлах байсан. Тэгээ би нүрээ 22 жил гэдэг бол хугацаа хүний амьдралаар бол тэгтээ нэг л мэдхэд хавар намар ээлжилж одоо юу гэдгийг давгд орж идэг маа жоохон хөвгт маань өнөөдөр Монгол Асан шуургийн сумагийн том авраг болцсон дэлхийд нэрээ дансцсан болдог. Өнөөдөр юу гэдгийг тийм ээ жоохон баг өнгө олохгүй нэг загнуулчихсан өнөөдөр Монголд хүлээн зөвшөөрсөн мундаг дуучин Европ хамтлагийн нэртэй дуучин хүн болцсон байдаг ч юм уу. Баг чи ингэж жүжиглээрээ айлгээд баг өөрөө өмнө гараад баг зааж ирсэн хүмүүс маань өнөөдөр надаас илүү Монголд хүлээн зөвшөөрсөн хошин урлагийн одууд болцсон байдаг ч юм уу тийм ээ. Зарим нь өнөөдөр дарчсан намын дарга одоо нарийн бичгийн даргаж гэдэг юм уу их хурлын гишүүн ч гэдэг юм уу. Тэгээ энэ бүхнийг ингээ хараад тааралдаад одоо би бүр дээр нэг ярьжсэн гига муузаа дээр орж ирээд би чинь давгдор жаврыг хараад өөрөө сүрдэж байгаа байхгүй манай шагналгаар дуулах хүсэл ажиллагаар тэгсэн орж ирээд ингээд юм орчихсноо тэр олон зэрэгтэл тон 500-аар 600-аар урлаг соёлын надаа манайхан багтомчнод орчихсноо би нэг тосч аваад ингэсэн чинь багш гэснэ хацраа өгөөд үнсүүлсэн чинь тэр том аврах тэгээ хүмүүс энэ юуных нь багш юм бол одоо энэ хүн одоо энэ дараа спортын сумаа заагаагүй хүн байгаа. Отгонбатад юу заасан болоо гэж бодоход зүгээр багш гэдэг тэр үг тэгээ тэр хацраа өгч байгаа тэр сэтгэл зүйл өнгөрсөн энэ он жилүүд тийм ээ заримдаа ийм хэцүү ийм цаг наргүй үргэлж тийм ээ өөргөө золиослж гэмээр ажиллаж исэн энэ цаг мөчүүд ямар сайхан үр дүнтэй байсан бэ гэдгийг л надад мэдрүүлээд өгч байгаа юм санагдаж тэргээр би бас өөрөө хурамсч ирсэн. Ер нь тиймэрхүү их тохиолдноо. Тэгээд энэ жил хүртэл өнөөдөр манай Аршийн олконд бас орсон манай алиалагч үг гэтэл жоохон амьдрал бүдрээд авсан. Тэгэхэд л одоо ингээд над бичиж байгаа захиа махад нар нь багшаа би өөрийгөө нийлээ, багшаа би алдахгүй, багшаа би ээжтэй тэгээд амлсан, багшаа миний хэрэг ингээд цагаатцсан, багшаа би юм болсон. Одоо би жүжигчин болон та бити тэтгэвртэй гараарай. Тэгээд би одоо төгсөөд намайг одоо жүжигчин болоод очтол та театртаа байж байгаарай. Хоёулаа цугд нэг жүжигчин тоглоно шүү гэдэг тийм бичиж байгаа. Тэгээд тэр бүх хүүхдийн энэ үг эднэр өнөөдөр одоо юу гэдгийг энэ найрамдал гэдэгт ажиллаж ирсэн юм маань энэ найрамдал гэдэг энэ цуслан өөрөө хүний хүүхдүүдийн зөвсгөл тэгтлэг хүрч ажиллаж ирсэн юм маань том утга учир учраас бахарахгүй аргагүй байхгүй. Тэгээ би одоо тэтгэвртэй битээ гараараа гэхээр уул би ч болоогүй шүү дээ. Юу тэтгэвэр гэдэг нь миний амьдрал баг 20 30 жилийн зайтан гэсэн тэр хүүхдийн ертөнцид би нэгдүгээр айгу агуу хол том хүн юм шиг харагдсан. Тэгээд дээрэс нь тэр бас нэлээд удаан хугацааны дараа драмын театрт очно гэдгээ тооцож байсан. Тэгээд одоо 6 7 дугаар ингээл хүүхдтэй. Тэгээд сая яг бай жоохон алдсан. Тэгээд би нэрийг хэлэхгүй. Тэгтээ багш нь хэрвээ чам намайг зургатаар үзэж байгаа хаа гэж найдаж манай энэ жилийн алиас салбартаа. Тэгтээ би хүлээнэ те би хүлээгээд тэр театр дээр ирэх өдөр бол ойрхон байгаа гэж бодож байгаа. Тэр бол хол биш ээ гэж те. Багш олон жил ажилласан дээрээс нь давхар их олон ажил зэрэг хийгээд өө. Нараа гэж заримдл цуслантай. Энэ жил Гэхдээ ингэсэн зөвөр эхлээд найрамд түрүүнд хэлсэндээ найрамд их олон жил ажилласан гэж ярьжсэндээ найрамдлыг үнэхээр зүрх сэтгэлтэй үнэхээр уяатай холбоотой байдаг. Яагаад бол бүхэл бүтэн миний амьдралын үйл явдалтай холбоотой байдаг учраас тэгээд энэ үйл явдал ялангуяа би бас сотгоогчтай энэ ташрам төгшөө би бас маш их ирсэн айлмаар байна. Миний амьдралын уйлж дуулах алдаж онох амьдралын хурцлах их олон асуудал бас отгоогч дандаа загнаж эсвэл урамшуулж маш их дэмждэг байсан. Би бас маш их баярлаа. Надтай адилхан олон залуучууд байгаа бас төвшин багштай дэнх яхтаас баярлалаа хэлэхгүй болохгүй. Тэгээд 35 жилийн үед яг л найрамдал ингээд бас л адилхан өдөр шөнөгүй ажиллах гал бас л хөрхий сурах гал ядаал ажиллаж исэн. Амар мундаг байсан гэж бас хэлэхгүй бас л ядж исэн. Багш болохгүй л ядж исэн. Тэгээд найрамдлаас гараад одоо роялт тэнд ажиллаж байгаа. Тэгээ яг энэ хооронд эргээд найрамдалд би юу хийх хэрэгтэй вэ гэдэг найрамд руу би эргээд яах гэж очих вэ? Одоо ямар холбоотой байх хэрэгтэй вэ гэд ингээ бодоод үзснээ сүүлд нөгөө нэгэн үеийн багш нартайгаа нийлж агаад
бид нар юм хийх юмсан тий гэж бодож исэн. Гэхдээ төлөвлөсөн юм байгаа. Гэхдээ одоо хэлээд яа. Гоё ер нь ингээд одоо би бас бахарч байгаа байхгүй манай нараа ингээд Royal Academy бас энэ одоо сургалтын албанд ингээд мундаг ажиллаж манай одоо Equal тий Equal маань бас ингээд танад ажиллаж байна. Тэгээ би бас их баярлалдаг л да. Ягаад гэвэл өнөөдөр найрамдлын бэлдсэн бүтээгдэхүүнүүд өнөөдөр манай улс ардын одоо бүхий салбарт боловсруул, нийгэм, соёл, урлаг тийм ээ бүхий салбарт бас өөр өөр их орон зайг эзэлж явж байгаа. Тэр найрамдал гэдэг бол бас хүнийг хүн болгох тийм ээ хүнийг хөгжүүлэхийн бас их том сургууль байдаг гэдгийг бол бас манай энэ залуучууд маань үлгэрч харж байгаад бол би бас их харуулж байгаад бас багш нас баярлж авдаг. Тэгээд ер нь манай реализ өөрөө залуусын телевиз энэ шимт хэлэхэд бол залуучууд би хэлдэг. Залуусын телевиз. Би бүр ямар сайхан үг вэ? Нийгмийн хариуцлага залуусын телевиз. Тэгэхээр чи өнөөдөр бид нар залуучууд тэгэхээр хүмүүс ингээл одоо их юм хүсэж байна л да. Гадагшаа явъя, амьдрал өөр байна, Монгол биш те. Одоо юу гэдгийг Америкт очиж ажилламаар байна гэл их орноо голцсон. Эсвэл юу гэдгийг Монголынхаа боловсруулыг хүртэл ингээл нэг те болоогүй байна гэл яцсан шөл. Заавал одоо Америкт сургууль төгсчиж эсвэл юу гэдгийг Англид ч юм уу дэлхийн нэртэй том Кембриж юм төгсч ирж өөрийгөө их тийм өндөр түвшин. Магадгүй энэ цаг үед дагсан шаардлага би нэг үүсэхгүй. Гэхдээ манай их оронд тийм залуучууд өөртөө тэр нээсэн боломж өөртөө хариуцлагаа үрээд тийм ээ. Өөрөө бас химиг нэг шантралгүйгээр хийгээд явах юм бол их оронд маань үнэхээр бас сайхан. Миний хувьд бол би тийм мундаг том сургууль улсын сургууль мөрөд төгсөөгөө. Тэгтэл өнөөдөр энэ хүүхдийн төлөө зүрхсээ зориулж ирсэн, энэ урлагийн төлөө ажиллаж ирсэн юм маань өнөөдөр миний амьдрал хангалттай л байна. Тэг хүн юу идэлж унах, юу өмсөх боломжтой л байна тийм ээ. Энэ хөдөлмөрийн өршин хүний тэр сэтгэл гэдгийг дагаад тийм ээ хүний үнэнч тэр хүний үнэхээр үнэнчээр хөдөлмөрлөхөд тэрний ард бол юм ирдэг гэдгийг бол би бол мэднэ. Тэр утгаараа залуучуудаа хэлэхэд илүү их дэлхий гэж тийм ээ өөр орн гэхээсээ илүү бид яагаад их орондоо тийм ээ дээрээс нь бид яагаад өнөөдөр Монголдоо ядаж нэг ажлыг жижигхэн гэсэн юм төгс хийгээд авахын төлөө бид нар зүтгэж болохгүй. Үргэлж бэлэнчлэх биш, үргэлж өөлж мяалахтаа биш. Өөрөө яагаад тэр ертөнцийг бий болгохын төлөө тэр залуу насндаа зүтгэж болохгүй гэж тийм. Өнөөдөр би ингээд хардаг байхгүй наримсан дээр заримдаа ингээд 22 та 23 та хүмүүс ингээд нас масаа дарц ороод амраа явждаг. Гэтэл би өөрөө тэр насан дээр наримсангийн дэд захирал нь болцсон. Цуслангийн өдөртөө явж. Би 15 настайдаа энэ цусанд очиж ирсэн. Гэтэ одоо юу гэдгийг тухайн үед бол өнөөдрийн 15 настай хүүхд ингээд цуслангийн багш шигээ явах тийм сэтгэл зүг эцэгчүүд маань ч өөрөө болоогүй ялах байна. Гэтэл биш ээ. Заримдаа бас томчууд бид нэр риск үүрүүлж хүүхдтэй тийм ээ. Хатуу хөтүү байдал сургаж явах хэрэгтэй юм болов. Тэр бид нар цөөхөн бидний хий нэгэн одоо юу гэдгийг хятад орж ирээд хөгжүүлээд ч юм уу тэр хүн гэхээсээ илүү бид их орондоо байгаа энэ залуучууд манай залуучууд мундаг байна шүү дээ. Дэлхийн том үйлдвэрүүд дэлхийн том одоо юу гэдгийг зах зээл дээр монголчууд банк удирдах чинь тийм ээ машины зах зээл дээр машины загвар зохион бүтээж чинь банкны салбарт ажиллаж чинь тийм ээ эсвэл юу гэдгийг энэ компьютер програмчлалын системд ажиллаж байна. Тэгэхээр бид нар энэ мундаг потенциалтай ард түмэн бол бас энэ залуучууд бол зүгээр бидэрт их орон гэдэг тэр үрийг бол их сайн тарьж өгөх хэрэгтэй юм болов. Монголоо гэсэн сэтгэл зүйн их оронч гэсэн тэр үзлийг. Тиймдээ ч өнөөдөр найрамдал өнөөдөр мэргэжлийн урлагийн байгууллага биш учраас тийм биш ч гэсэн бид нар энэ урлаг гэдэг салбарт ирээдүйн ардын урлагийнхныг бид нар бэлтгэхийн төлөө тийм ардын урлагийн авьяас бэлтгэхийн төлөө бид нар мөнгө хараацаа гэж наадмыг ямар ч бид нар хинт ч бид нар санал тавиагүй байхад төвшин багш бид нар ярьж байгаа хараацаа театр брэндтэй болгоё гэх. Тэгээ бид нар анхны наадмаа хийсэн. Миний манай бас л найрамдсан ямар ч хүүхдүүд ивент гэсэн шүү дээ. Манай Дашним гэдэг одоо MT Mining компани одоо захирал болсон. Тийм манай Эрдэм иш гэдэг одоо бид нар маань тэгэл дөрүүлээ нийлж байгаа л гар баруун сайт төгрөгөөр тэгэл амрагч хүүхдүүд маань одоо том одоо группийн захирал болсон тийм. Тэгээд дээрээс нь манай Хас банк, манай Хадгаламж банк, тэгэл манай Монс групп гэдэг тухайн тийм Asta Construction гэдэг зүгээр амарч ирсэн манай Анууч ингээд одоо энэ нөгөө юу хөтэлдэг Монгол туурт нэвтрүүлэгч байгаа ануу маань хүртэл дандаа найрамдал овогдсон тэр хүмүүс бидний зорилгыг нэрээ ардын урлагийн төлөө явъя гэд хийж байгаа байна. Тэрийн ташрамд бас дахиад хэлэхэд манай телевиз үзэж байгаа хүмүүс мөнгөн хараацаа гэдэг энэ наадамд хүүхдүүдэд оролцуулаарай. Манай урлагийг дэмжиж байгаа багш нар хүүхдийн байгууллага бас бид нар энэ үнэхээр сайхан юм хийдэг. Тэрнийхээ төлөө бас бид нар зүтгэнэ гэж бодож байгаа шүү. Тэгээд хөө манай төвшөж чинь бууцаа гаргаж байгаа. Энэ чи ер нь их тийм мундаг нэвтрүүлэг байна шүү дээ. Ер нь гэртээ. Тэгэхээр нөгөө ер нь их ажилтаа байгаа үеэрээ барыг танаа нэвтрүүлэгт орё нэг юм. Төвшөө одоо нэг жоохон өссөн байгаа үедээ ч нэг одоо нэг орчшоо гээгүүгээд ямаар юм шиг. Тэгэхээр нөгөө орж байгаа зочдтой бас хоол хийж өгч дайлдаг яадаг манай гэрт ирсэн учраас одоо тав хүн. Төвшөө маань одоо яагаад өөрөө бас энэ урлаг соёлоос хон дээр одоо энэ нөгөө жүжигчний ажлын хариулагч театрын юм хийхгүй байна. Өө давхар хийлгүй яг хийнэ хийдэг гэдэг. Ч одоо Солонгост одоо тийм мундаг сургууль төгсч ирээд. Тий.
Гэтэ мэдээж би зүгээр жүжигчдийн хувьд ярьж байгаа шүү дээ. Чи манай коц төгссөн мундаг жүжигчин хүмүүс. Манай Сарантуяа гавьяаттай шавин шүү дээ. Манай Сарантуяа ардын жүжигчинтэй. Тий. Одоо багш маань сая ардын жүжигчин цол. Монгол улсын ардын жүжигчин боллоо. Одоо манайх чинь гэгээ мууцаага хийх гээл бэлтгэл ажилдаа орцсон сарай авч маань тэгэл. Тийм ээ. Тэгээд цагаасаар ойртож байгаа учраас бас буузаар дайлж байна. Тий. Тэгээд бас бууз иддэг үстэй тий. Манай үндэсний хоол бууз идэггүй Монгол хүн гэж хаахаа тий. Тэгээд цайгаа өөрөө шансаа түрүүнд үлээсэн зогсож байсан. Харин тий. Цайгаа жоохон давуулсан энэ удаа. За ингээд буузаа эдингээ бүгдээ бас яриагаа үргэлжлүүлье. Тэгээд бас нэвтрүүлгийн маань бас дуусах цаг ойртож байгаа учраас энэ одоо сүүлийн хормуудын бас үзэгчтэй хэрэгтэй мэдээллүүдийг өгөх. За тэгээд тэр дундаа бас яг энэ найрамдал цуслаг өнөөдөр бидний яриа бол мэдээж найрамдал цустай салшгүй холбоотой 35 жилийн ой арга хэмжээтэй салшгүй холбоотой яриа өрнөж байгаа учраас тэгэхээр одоо яг энийг үзэж байгаа сууж байгаа одоо найрамдал амарч ирсэн найрамдал ажиллаж ирсэн улсууд байх юм бол бас л тэгээд уулаг алдаал хүлээж авч байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр улсууд эргээгээд энэ арга хэмжээ та нарын зохион байгуулж байгаа эдэртэй одоо холбогдъё хамтарч ингэж юу яа гэх юм бол яаж холбогдох вэ? Бид нар тун удахгүй одоо манай найрамдал сегментийн сайтаараа бүэнд цуслангийн энэ зоны туршид одоо биш энэ одоо ойн жилийн туршид юу болох тухайга мэдээлэл хүргэнэ. Тэгээ бас дэлгэрэнгээр хүргэнэ. Тэгээ бидэнтэй холбогдоороо бид нар ахмадуудыгаа үечлэн уулзалт зохион байгуулна. Тэр одоо 35 настай залуучууд найрамдлын амрагчдынхаа дурсамжийн ээлжийг зохион байгуулна. Дээрээс нь бид бас нэг шин төрлийн хөтөлбөр эхлүүлж байгаа. Бид түр ягаад дандаа их орон гэдээ яриад хахаар манай улсын хурлын гишүүн Одонтоёо гишүүний санаачлагаар бид нар их орон 36 гэсэн хөтөлбөрийг одоо энэ хүүхдүүдийг одоо Монголоо гэсэн сэтгэл зүйтэй тийм ээ Монголоо яаж хөгжүүлэх вэ? Монголынхон төлөө би тэр хөгжүүлэхийн тулд би юу хийх ёстой юм бэ гэдэг тийм их орон хүмүүжлэг болох их орон 36 гэсэн хөтөлбөрийг найрамдсан бас хэрэгжүүлэгч байгууллагаар нь одоо 36 цагийн хөтөлбөр. Тэгээ энд одоо нийслэлийн сургуулиудад олон орны сургуулийн хүүхдүүдийг хамруулахаар хичээж байгаа. За тэгээ бид нар 5-6 сард олон улсын хүүхдийн урлагийн наадам хүүхдийн үндэсний чуулгана заман одоо бусад хамтарсан байгууллагуудтай хамтарсан ээлжүүд нараа зохион байгуулна мэдээж харшийн наадмаа одоо хамгийн том хүндэтгэлийнхээ одоо ойн арга хэмжээг зохион байгуулах тэр бүхний эхлэлээ болгож бид нар энэ мөнгө хараацаага одоо хүүхдийн урлагийн оны шилдэгэ тодруулах юм а хийн тэ хэрвээ үзэгчд байх юм бол манай найрамдал сегмент сайтаар бидэнтэй хандж болно найрамдал руу шууд биечлэн манай олон улсын хүүхдийн найрамдал төв гэсэн хаягаар бидэнд санал хүсэлтээ ирүүлж болно. Ер нь тэгээд энэ жил ч одоо Монгол улс даяараа засгийн газрын манай мөрийн хөтөлбөрчсөн зөв Монгол хүүхэд гэж зөв хүүхэд гэсэн юм ярд нэр томьёо гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл одоо засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд ч тэр ер нь бидний хүүхдийн байгууллага ажилтнууд хүүхдүүдэд яаж зөв хүн болгох юм бэ? Тэгээд цусан дамарч байгаа хүүхдүүд зүгээр нэг идэж уугаа суух биш. Тэр хүүхдүүдээс үзэл бодлын хувьд, мэдлэгийн хувьд, ур чадварын хувьд, өөрийгөө авч явах тэр амьдрах ухааны хувьд ч юм уу хэрхэн зөв байх тухаас зөв хүүхэд гэсэн тийм юм хөтөлбөрийг бас манайх хэрэгжүүлж байгаа. Тэгээд ямар ч байсан найрамдал бол та бүхэнтэй уулзах болгондоо хийсэн юмтай хэлэх хүүхдтэй байх болно. Тэгээд байнга шинийг сэтгэхийг хичээж тийм ээ. Үргэлж шин байхыг зорж байгаа цусланд маань бас та бүхнийг хөгжүүлэхэд бидний үйл ажиллагаанд ойгоо хөгт чинь ийм ажил хийвэл зохимжтой юм а гэсэн тийм саналууд байх юм бол бас манай сайтаар дамжуулж бидэнд хандаарай. www.найрамдал.cgm гэсэн сайт байгаа. Би яг нэг юм хэлэх үсэж чинь яг тэр нөгөө юун дээр вебсайт групп байгаа. Найрамдлынхан гэдэг нэртэй тийм вебсайт групп байгаа. Тэрэн дээр бас үе үед ажиллаж байсан найрамдлын багш нар залуучуудыг бас нэгдэрээ тийм хэдүүд бас 35 жилийнхаа бүгдээр хамт олуулаа уулзцаая. Энэ өдрөө те илүү сайхан бүтээлч сайхан зүйлийг бас хамтдаа хийя гэж бас уриалмаар байна. За тэгээд найрамдлын талаар бас бид нар нэлээд бас ярилцлаа. Үзэж байгаа үзэгчд маань бас нэлээд мэдээллийг авсан байхаа. Тэгэхээр бас эргээгээ таны бас нэг 2 дахь ажил болох Улсын драмын Эрдмийн театрын та бас жүжигчин шүү дээ тий. Тэгээд бас Улсын драмын Эрдмийн театраар сонь сайхан юу болж байна? Бас гадуур нэг мэдээлэл яваад байгаа ш таныг одоо бас Улсын драмын Эрдмийн театрынхаа дэд захирал болцсон гэдэргээл тийм нэг мэдээлэл яваад байгаа. Энэ яг үнний ордоо мó? Тэгээ энэ тал дээр эрүүлэр болгоё. Гэхдээ зөв өнөөдөр бол би энэ бол худлаа яриа гэдгийг бол би Сарай Алтлисээр дамжуулаад хэд Монголын ард түмэнд хэлээ. Өнөөдөр Монгол улсын ардын жүжигчин төрийн сойрхот гэж Монголын драмын урлагийн ноён оргилуудын нэг болж чадсан. Энэ гайхамшигтай эмэгтэй Сууд гэдэг багш маань энэ ажлаа хийж байгаа. Багш маань тэтгэвэр тогтоолох үйл явцад айл хэдийн тогтоологдсон гэлээ. Гэхдээ өнөөдөр Монголын драмын урлагт энэ хүн илүү их хийх шаардлага тэг хэрэгцээ дээрээ
ирээсэн багш маань сэтгэл бас бидэнд байгаа. Тэр утгаараа бид нар ч гэсэн өнөөдөр суута багшаар энэ ажлыг үргэлжлүүлэх хүсэлтэй. Надад бол өнөөдөр нуулгүй хэлэхэд бол энэ саналыг 2-3 жил өмнө тавьж байсан. Миний би өөрөө найрамдсан ч гэсэн давхар дэд захирлын ажил хийдэг. Өнөөдөр шинэ гарсан хуулиарч дээр одоо юу гэдгийг энэ бол байж болшгүй. Би бол найрамдалтаа дэд захирлаагаа дараамж жүжигчнээ хийж байгаа. Харин би дараамын театрын үйлдвэрчний хорон дарга. Сов захирлын хувьд бол өнөөдөр болоогүй би ард түмдэлхэд энэ нэмэгтээ өнөөдөр ч гэсэн тайзнаас буугаагүй байна. Энэ нэмэгтээ өнөөдөр ч гэсэн биднийгээ залаад чиглүүлээд явах тэр агуу хүч чадал мохоогүй байна те. Миний хувьд ч гэсэн өнөөдөр энэ хүнийг байгаад дээр нь хамтдаа байж хажууд суралцъя гэхээс өнөөдөр тэр хүний ажлыг аваад энэ нэрээр нь оглоо явах. Тийм эрд зориг хүсэл тэмүүлэл над байхгүй. Өнөөдөр Монголын драмын урлагт өнөөдөр сувд гэдэг хүний орон зай өнөөдөр ямар том хэмжээнд байсан тэр орон зайтайгаа л байна те. Тэр утгаараа харин ч би энэ шимтлээд дэс үзэгчтэй өнгөрсөн оны 12 сараас гараад байгаа энэ яриач юм хаанаас ямар үр дагавартай хин зохион байгуулаад байгаа гэдгийг би тааж мэддэггүй. Гэхдээ өнөөдөр хэлэхэд Отхон Бат бол зүгээр л энгийн жүжигчний хийж байгаа. Харин ч бид нар сувтаа хөшөөгөө байлгахын төлөөд сэтгэл зүрх минь байдаг. Тэгээд тун утахгүй бас тэр семинар ярьж энэ тухай залруулж хүмүүстэй үннийг хэлэх тухай хамтран бас ярьж сүлсэн юм би. Тэгээд ашрамд харин нийт үзэгчдийнхээ өмнөөс бол хувьяасаа сууд гэдэг энэ жүжигчнэр бол үргэлж бахархаж явдаг. Бас таны нөмөр нөөлөг бол манай залуу ихэнд бидэнд бол үргэлж хэрэгтэй байдаг гэдгээ бас багштай хэлээд одоо хэдийгээр энэ яриаг би өөрөө гаргаагүй ч гэсэн ийм яриа гараад байгаад хувьяасаа эмзэглэж явдаг. Хэдийгээр би шууд буруутай биш гэсэн бас өнөөдөр энэ Royal телевизээр бас эмзэглэж яваад бас багшаасаа бас уучлахгүймээр байна. Гэхдээ шавн танаараа бахархаж тантайгаа энэ театрын төлөө драмын урлагийг хөгжүүлэхийн төлөө энэ одоо театрын сайн сайхны төлөө бол хамтран зүтгэж дэмжиж тусалж ажиллах болно гэдгийг бас амлаж байна. За баярлалаа. За тэгээд хоолноосоо идээ тэгээд халуун дээр нь сайхан хоолоо идчих тэгээд манай бас нэвтрүүлэг өндөрлөг тийшээ хандаж байна. Тэгээд өнөөдөр бол манай гэрт бол Улсын драмын Эрдмийн театрын жүжигчин найрамдал олон улсын хүүхдийн найрамдал төвийн дэд захирал Отхон Бат багш маань оролцлоо. За тэгээд Нараа эгч маань бас оролцлоо. Тэгээд өнөөдөр бол тэр дундаа найрамдлынханд илүү их одоо найрамдал сурж ирсэн, найрамдал багшилж ирсэн, найрамдал амарж ирсэн тэр хүмүүст бол нэлээд амттай үзүүштэй нэвтрүүлэг болсон байна. Тэгээд бас эцэг эхчүүлжсэн найрамдал ус хамаатай. Яг бол хүүхдүүд нь явсан учраас тэд нар биднээр дамжуулаад авдаг. Тэгэхээр нийт ард түмэнд бас хамааралтай. Тэгээд яг сүүлийн мөчийг одоо хоёуланд нь үлдээмээр байна. Яг энэ мөчөд одоо өнөөдөр манай залуусын телевиз залуучуудад хандаач гэдэг юм уу эсвэл найрамд амарч байсан тэр хүүхдүүд хандаач гэдэг юм уу хэлэх зүйл байвал баярлалаа. Тийм учраас нийгмийн хариуцлага хумсралдаг залуусын Royal телевизийг бол бас үздэг. Нийгэм чиглэсэн тийм ээ залуучуудад сургамжтай залуучуудыг бас шин зүйл уриалан дуудсан танай олон нэвтрүүлгүүд тийм ээ тэр одоо дарих тамиг хэрэгжилж байгаа залуус төлөө сургамжтай байх гэдэг ч юм уу тэр нэвтрүүлгүүд дээр бидэнд бол үргэлж одоо бас нэгийг ухааруулдаг хэдийгээр бас өнөөдөр юу гэдгийг бид нар залуу гэдэг наснасаа нэлээд бас явж байгаа ч гэсэн бас залуучуудаа мөр зэрэгцэж аваад хүүхдийн төлөө ажилладаг учраас магадгүй санаа телевизийн шин сорго өгнөөс суралцахыг бас бид нар бас хийчээдэг. Тэгээд ширэнд дахиад би хэлээ найрамдсан гараа өгүүлж байгаа бүхий л хүмүүс энд амрагчд нь ажиллагчд нь эцэг эхчүүд хүүхдээ явуулдаг хамтран ажилддаг нь удирддаг нь бүхий л хүмүүстэй бас баярын мэнд хүргэе. Тэгээд ардын урлагаа дэмжиж байгаа хүн бүхэн манай мөнгө хараацын наадмыг дэмжиж үр хүүхдүүдэд манай наадамд манай болцлын дагуус оролцуулаарай гэж хичээ. Тэгээд Монголын ард түмэд удахгүй болгож байгаа сар шинийн дэвшүүлж сэтгэл амарлангуй байж тийм ээ юу сансан 9 хүссэн сэтгэжлэн бүтлгэрүүлийг найрамдлынхаа хамт олон хүмүүс дэвшүүлье. Тэгээд баярлалаа. За нараа гэж найрамдлангийн олон сүхтийн найрамдал төвийн тий найрамдал 35 жилийн анд тий хүүхдүүдээ их сайхан амраагаараа тэр их сайхан олон сайхан үйл явдлууд болнохоо мөн бас хамт олноороо очиж амрах тийм энэ захиалгуудыг найрамдал цэгийн сайтаас илүү их мэдээлэл аваарай гэж бас хэлмээр байна. Тэр найрамдал гэдэг бол хүүхдийн хүмүүжүүлсэн хүмүүст их аз жаргал бэлгэлсэн их сайхан газар гэдэг байгальтай нутаг усан гэсэн ажиллаж байгаа хүмүүс нь гэсэн сайхан байдаг. Тэгэхээр найрамдлынхандаа бүгдээрэнд нь 35 жилийн халуун мэндийг хүргье. За баярлалаа. Ингээд манай өнөөдрийн дөржин удам нэвтрүүлэг маань энэ төрөйд өндөрлж байна. Өнөөдөр бол амралтын өдөр байгаа үзэгч та бүхэн сайхан амраад эх 7 хоногийн ажил үйлс ирч хүчтэйгээр ороорой гэдгийг хэлмээр байна. Ингээд дараагийн дөржин удмаар бүгдээр эргээд манай гэртээ уулзцгаая. Баяртай үзэгчтэй. Зослан юу та сайхан бэ? Зугаад ямар татав
телевизээр юу гарч